За сайн байцгаана уу? Би олон улсын удирдагчийн багийн лидер байна. Намайг Гонгорчин уян цэцэг гэдэг. За та хэддээ энэ төлөвлөж байгаа виза бичлэгүүдээр өөрийнхөө мэдсэн сурсан юмнасаа та хэдтэйгээ ингээд хуваалцдаг та нар мэдж байгаа хаа. За энэ удаагийнхаа бичлэгээр би та хэдтээ хэрхэн бидний сэтгэлгээ бидний орлогот нөлөөлдөг тухай хэдүүлээ ярилцъя. За тэгэхээр одоо дэлхий дээр ерөнхийдөө бол 7 тэрбум хүн байгаа гэж бид нар ярьдаг тийм ээ. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн судалгаагаар бол үндсэндээ 7 тэрбум хүн маань нэг 5 10 жилийн дараа бол нэг 10 тэрбум хүн болох хүрэх ийм магадaltaй байдгийн байна. За тэгэхээр энэ 7 тэрбум хүмүүсийн сэтгэлгээнийх нь ялгаагаар хүмүүсийг ингээд англиад үзэхлээр ерөөсөө 4 төвшөнд хуваадаг юм байна. За эхнийхэн төвшин нь болохоор хамгийн одоо бага орлоготой буюу одоо 7 тэрбум хүний 70%-ийг эзэлсэн хүмүүс багтдаг байна. За тэр хүмүүс маань болохоор сарын орлого нь нэг $10,000 цалин хүрэхтэй л байдаг. Тэр бол энэ нууц биш тийм ээ. Тэгэхээр бид нар одоо үйлдвэр албан газар ажиллаж байгаа хэн нэгний ямарваа нэг байгууллагт ажиллаж байгаа хүмүүс маань бол ерөнхийдөө орлого бол сардаа нэг $1,000 аавна гэдэг бол маш хүнд хэцүү болсон үе шүү дээ тийм ээ. Юмны үн айгүй их болцсон, цалин айгүй бага болцсон ийм бас хэцүү эдийн засгийн хямралын үед бид нар амьдарч байгаа мэдэн тийм ээ. За хоёр дахь төрлийн хүмүүс нь болох тэр дэлхийн нийт хүн амын 21%-ийг эзэлсэн ийм хүн амын байдаг байна. За тэд нар болохоор 21% маань хүмүүс болохоор дэлхийн одоо нийт цалин нь болохоор $10,000-оос дээш $100,000 цалинтай ийм хүмүүс багтж байдаг байна. За $100,000 цалинтай хүмүүс нь болохоор нөгөө дундаж анги гэж тооцогддог. Ямарваа нэг жижиг бизнес эрхэлсэн, ямарваа нэг өөрийн гэсэн активыг бий болгосон, ямарваа бизнес эрхэлж байгаа ийм хүмүүс багтж байдаг байна. За 3 дахь шатны хүмүүс нь болохоор 8% маань хүмүүс болохоор 100,000-аас сая төгрөгийн долларын орлоготой ийм хүмүүс багтж байдаг байна. Том хэмжээний бизнес хийдэг, өөрийн гэсэн акцивууд маш олон акцивууд бий болгоцсон ийм бизнес сэтгэлгээтэй ийм хүмүүс байж байдаг байна. За хамгийн их сайн орлого болдог хүмүүс харамсалтай ганцхан хувь дэлхийн нийт хүн амын ганцхан хувийг эзэлж байдаг байна. Тэд нар болохоор сарынхан цалин бүтэн жилийнх нь орлого саяас дээш орлоготой байж байдаг байна. За яагаад ер нь ингээд ийм саяас дээш орлоготой нь ийм бага тийм ээ орлого багтай нь ийм их байдгийм бэ гэж ингэж бодоод бид нар хэн ч гэсэн тэгж бодох бах тийм ээ. Тэгэхээр ерөөсөө энэ бид нар амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг ингээд судлаад ингээд боловсруулад ингээд үзэхлээр ерөөсөө номыг уншаад ингээд үзэхлээр амжилтанд хүрсэн хүмүүс ерөөсөө яадгийн гэхлээр маш их тууштай, маш их хичээнгүй хөдөлмөрч байдгийм байна. Хийж байгаа юмдаа маш их одоо хянамгай тооцоотой тийм ээ хүсэл мөрөөдөлтэй байдгийн байна. Тэгээд тэдний нэг том юм нь юу байдгийг гэхээр ерөөс ялгаа нь маш сэтгэлгээний маш том өөр байдаг. Ядуу хүмүүсээс баян хүмүүсийн ялгаа нь ерөөсөө сэтгэлгээндээ байдгийн байна. Тэгэхээр Дональд Трамп байна, Роберт Кийосаки байна, одоо Билл Гейтс ингээл янз бүрийн хүмүүс байна шүү дээ. Тэднийг ингээд бид нар үзэхэд бол үнэхээр эдгээр бол тгээс тэр бүмтэн болсон ийм хүмүүс гэдэг байна. Бид нар бол зүгээр нэг суглаа хоцсон ч юм уу эсвэл аав ээжээсээ өвлж ирсэн тийм их хөрөнгөтэй хүмүүсийн тухай энэ дэр ерөөсөө яриаг байна. Зөвхөн яг хөдөлмөрөөрөө үнэхээр санхүүгийн эрхчлэлд хүрсэн хүмүүсийн тухай ярьж байгаа болохоор энэ дэр яг энэ сэтгэлгээний ялгаа бүр үнэхээр үзэгж харагддаг юм байна. Тийм. За тэгэхээр хэрвээ бид нар одоо энэ сэтгэлгээний ялгаа, энэ санхүүгийн эрх чөлөөний тухай юм задаргаатай ингээд бас видео бичлэг хийх юм бол маш олон цаг бидэнд шаардлагатай тийм. Энэ удаа бол зөвхөн ингээд товчхон тодорхой бид энэ тухай ярьж байгаа болно. За тэгэхээр бидний чинь жоохон байхад аав ээж маань бид нар ерөөсөө за онц сураарай, чи хичээлдээ сайн яваарай, дарга болоорой, сайхан мэрэгчлээ болж ирээд өөрийн гэсэн одоо нэг босс захирал болоорой гэсэн ийм хүмүүжлэлтэй ерөөсөө тэр нийгэм маань тэр яриа тийм байсан. Гэтэл бид нар одоо бусдын төлөө биш, өөрсдийн төлөө одоо хөдөлмөрлөх тэр 90 цаг нь ирсэн, мэдээллийн 900 эхэлсэн ийм үед бид нар амьдарч байгаа болохоор одоо тэрэн дээр бид нар сэтгэлгээг арай өөрөөр сэтгэж бодох ийм боломж нэгдсэн ийм 900-д амьдарч байгаа юм болов. Тэгэхээр бид нар одоо бусдын төлөө биш, одоо өөрийнхөө төлөө ингэж явах цаг нь болцсон. Бид нар нэг ямарваа нэг ажил төрөлд ороход ямарваа нэг гэрээ хийхэд танд тэгдэг шүү дээ. За цагийн төж шүү. За та бүтэн сарын дараа та төдөн төгрөгийн цалин аавна гэж тогтсон хэмжээнд маш багахан цагаар таны маш их хөдөлмөрийг ингэж үнэлсэн ийм үнэлгээтэй байж идэг.
тийм ээ. Тэрэнд нь та нар зөвшөөрөл гаргасаа зураад ажилд орон, зөвшөөрөхгүй бол дараачийн арай их өндөр цалинтай ажлыг хайгаад явдаг. Тэр тогтолцоонд бид нар амьдарч идэг. За хоёр дахь юу гэхээр бид нар одоо ер нь юу бодох ёстой гэхэлэр одоо мөнгөний төлөө биш ээ. Бид нар насаараа одоо ер нь сургууль төгсөөл, арга төгсөөл, дээд сургуульд явчаал тэгэл дээд сургуулиас хойш нэг ажилд орсноос хойш тэтгэврт орон ортлоо бид нар дандаа мөнгөний төлөө л явж идэг. Хаан цалин өндөр байна, хаан албан тушаал өндөр байна. Ерөөсөө тэрийг л хайж явж идэг. Гэтэл яг үнэхээр өнөөдөр санхүүгийн хэрэгжүүлэлт хүрэх гэсэн бодолтой ийм хүмүүсийн яг тэрүүгээр ингэж яг тийм сэтгэлгээгээр сэтгэж чадж байгаа хүмүүс байх юм бол өнөөдөр тэр боломж нь байгаа болохоор тэд нар яах ёстой юм гэхэлэр ерөөсөө өөрийн гэсэн системийг бий босгох хэрэгтэй. Босцсон систем дээр ажиллах хэрэгтэй. Маш олон хүнд хурж маш олон хүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. Багаар ажиллах тэр аргачлалыг л бид нар маш их сайн ашиглаж ингэж ажиллах хэрэгтэй юм байна. Хэдийн олон хүнтэй та хэдийн олон чиний хүнд хүч тус болж ингэж амьдралд нь нөлөөлж ингэж явах юм бол та өнөөдөр мөнгөний орлого таних маш сайн байх хэрэгтэй гэдгийг өнөөдөр бидэрт заадаг юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ дэр юу харагдаж байна гэхээр та системтэй системийн сүлжээтэй одоо ингэж ажиллаж ич ингэж явж ич өнөөдөр бид нар санхүүгийн хэрэгжүүлэлтэнд хүрэх юм байна. Тий. Ганцаараа ажиллана гэж ганцаараа явсан бизнес бол хязгаартай орлоготой байдаг юм байна. Тий. Тэгэхээр их олон хүнд хүрч маш олгуулаа ажиллагч тэр чадварыг л өнөөдөр маш сайн эзэмшиж сурч ингэж ажилдаа бизнестэй хэрэгжүүлэх нь их зүйтэй юм байдаг юм байна. Тэгэхээр цаг хугацаагаа бид нар мөнгөөр солих бусдын цаг хугацааг тэдний төлөө ажилтдаг болох хэрэгтэй. Тэгэхээр бид нар багтаа аль болохоор маш чадварлаг, маш сайн одоо үнэхээр одоо бас сэтгэлгээ нь бас их зөв зүйтэй ийм хүмүүсийг бид нар ажилуулж чадах юм бол бид нар маань өнөөдрийн санхүүгийн эрхчлөлөнд хүрэх боломж нь өнөөдөр яг бидний амьдарч байгаа нэрийн зунд үнэхээр одоо нээлттэй байгаа юм байна. За энэ удаа та энэ видеог танилцуулах гэсэн. За дараагийн видео болтол баяртай. Та нарт бүгдээрэнд нь амжилт хүсье.